эх орны эрхэм баялаг. Няраа эрт үеийн нэг шаардлагатай тусламж нь 4 алхамтай байдаг. За энэ нэгдүгээр алхам нь бол хүүхдийг төрсний дараа маш хурдан хугацаанд гүйцэд хуурайшуулна. За хуурайшлахдаа бол хүүхдийн нүд толгой за их бие гэсэн дараалал хуурайшуулдаг. За ингэж хуурайшуулснаар хүүхдийг бол чочроохон анхны амьсгалыг дэмжих алхам байдаг. За хоёрдугаарт нь бол хүүхдийг эхийн хөвлийн цээжин дээр арьс арсаар шүргэлжүүлэн тэврүүлэх. За энэ нь бол их бүрийн холбоог сайжруулах. За хүүхдийн дархлааг дэмжих бол онцлогтой байдаг. За 3 дугаар алхам нь бол хүүхдийн төрсний дараа хүнл өгсөлт зогссны дараа зөв цагт нь зөв хавчиж нэг удаагийн үйлдэлээр хүүхд таслах ёстой. За 4 дугаар алхам нь бол няраа гэрт дамлуулах. За няраа гэрт дамлуулснаар бол эхийн умаа агшил сайжирт эхийн цус алдалтаас бол сэргийлж идэг. Нярааг төрөнгөд хуурайшуулж эхийн ингэрт арьс арсаар шүргэлцүүлэх, хүйг зөв цагт хавчих, зөв амлуулах аргууд нь энгийн зардал шаардахгүй бүх няраад маш их хэрэгтэй сэтгэл шингэсэн арга юм а. Үүнийг л бид няраа эрт үеийн нэн шаардлагатай тусламж гэж нэрлэдэг. Төр хөрөөнд ихийг төрөнгүүт нь нярайд маш чадварлаг тусламж үйлчилгээ үзүүлэх нь их үрсийг эсэн мэнд амаржуулах, өвсөл эндэгдлийг бууруулах, шалгарсан арга болохыг дэлхийн нийтээрээ хүлээн зөвшөөрсөөр байна. Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламжил их үрсийн хайр инхрийлэл, эхийн халуун сайхан ил жинэрэг, ангир уураг, эмч эмнэлгийн мэрэгчлэлтний чадварлаг тусламж энэ бүхний нэгдэл юм а. Хоёр охиноо төрүүлээд ингэртээ тэврээ твтж байгаа минь надад үнэхээр сайхан байна. За ингээд хүүхдээ элгэндээ наад чангар өргө амласан тэр мөч бол хамгийн сайхан мөч байсан. Ингээд бид хоёрыг эрүүл сарвал төрүүлж өгсөн эмч нартаа маш их баярлалаа. Эх хүүхдийн эрүүл мэнд эх орны эрхэм баялаг.